мэдээж номын өглөө гэж. Номын өглөө гэдэг бол оюун ухааны өглөө. Номын өглөө гэдэг бол хүмүүний сэтгэл зүрхний өглөө бай. Номын өглөө гэдэг бол хүн дандаа урагшийн тэмүүлгийн ихэрч хүчийн өглөө байдаг. Иймээс хоёулаа, иймээс оюунсан, иймээс гэдэг амьдралын ганц хугацааны энэ хүмүүч хамтран сэтгэл тавыг энэ тагтмал болчихъя. Өнөөдрийн нэлээд хайр бэлдэж энэ хүмүүс бүх хүмүүсийн бүх Монголын хэвс яг бэлдэж дэд тэнгэрээс сонсдогоо мөнгө тэнгэрт ивэ гэсэн та бүхэнд сэтгэлийн хүчлийг тэнгэртээ дуулгахаар өргөдөж ирсэн Монгол улсын ардын жижигчин Шараагийн чимэцээр морин улстай намтаар энэ үйл ажиллагааны байгуулалт өрн залж байна. Өнөөдөр мөнгө тэнгэрва шинжлэх ухаан ном байтыг нийлж болж байна. Энэ бол хамгийн сүүчтэй бүтээсэн байна. Энэс нь хичнээн 10 батуул бүтээснийг буянтай мэдж байна. Энэс нь хичнээн олон удаагийн сурвалж лекцийг телевизээр дугаар гаргахны телевизээр төгснийг буянтай мэдж байна. Тийм болохоор олон зүйлийг ярьж бүгд өнөөдрийн юм ажиллагааны хамт задрах хүмүүсийн ингээд энэ бүлэглэлд Манайхан академийн ерөнхийлөгч доктор их мөндөд зулагийн Баттун таныг өнцгөн ярьж байна. Хин юу гэж нүгэж. Үргэлж. Тэгээд мөрөнд шинжилгээ номын нээлттэй хүрэлцэн ирсэн. Тэнгэрлэг монголчууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргье. Баярлалаа. Би үндсэн мэргэжлийн диск байна. Их сургууль сурч байгаа оюутан байх үесээ энэ хүн төрөлхтний хөгжил бишгийг оршин амьдрах үг арай өөр гэх үедээ нүдээр харж хэлсэн. Тэгээ миний харснаар бол хүн төрөлхтөн асар их зовжог би олж харсан. Хүн төрөлхтөн ямар их дайн самуутай, ямар их цус нулимс урсаг, ямар их өнчлөл хагцал тай байгааг би олж харсан. Тэгээд шинжлэх ухааны техник технологийн мэдээллийн эрдэн зуун гэдэг энэ 20-р зууны төгсгөл үед 21-р зуундаа золгож байгаа хүн төрөлхтөн ямар харанхуй амьдарч байна гэж бодсон. Ямар хэцүү амьдарч байна гэж бодсон. Тэгээд тэр үед миний дотор хүн надад нэг зүйлийг хэлсэн. Орчлонгийн оршихуй түгээмэл хууль буюу орчлонгийн оршихуй үндсэн хуулийг олоо гэж шинжлэх ухааны 20 гаруй салбарыг судалж хайсан олоогүй. Дараагаар нь арал буюу өрөнд орны хүн ухаан гэж хоёр их том хүн ухааны урсгал руу орж нэгнийг ч үлдээдгүй шүүртэн судалж өгшиж бүгдийг судалсан болж тэрийг олоо. Дараагаар нь гурван том шишний хүн ухаан руу орж судалгаа хийсэн болж мөн тэрийг олоо. Эцэст нь эзотерик ухаан гэж хүн төрөлхтний эртний танин мэдгүй мэдлэг бүрдүүн болсон тэр зүйлүүдийг судлаж олоо. Хамгийн сүүлд нь орчин үеийн олон шинжлэх ухааны шинжлэх ухааны олон талбарын уулзалт асуудлыг авч үздэг синергетик шинжлэх ухааны ор судалгаа хийгээд синергет бол дэндүү болчихж ирсэн. Бид нар их сурвалж ихээр зэрэг заавал нэг хэрэгжил цаас зэдэгдэг. Тэгээ энэ биш юм байна. Ерөөсөө Монгол хүмүүс чи өөрөө амьд судар амьд ном амьд шашдаг юм байна гэдгийг ухаараад энэ ардын амтгол энэ Монгол язгуурын урлаг уран сайхныг ор судалгаа хийгээд
Тэгээд нөгөө олон салбар уншчихсан байсан тэр үр дүнгээ тэр мэдлгүүдээ ашиглаад ингэж явсаар байгаад энэ алтан дээд гэрээ гэдэг судартай учирч энэ судар руу орж судалгаа хийсэн. За ингээд Монгол суугаан гэдэг 11 бот ном бичсэн. За ингээд судалгаа цаашаа үргэлжилсээр байгаа. Монгол суугааныг өөрөөсөө төрүүлж гаргасан тэр эцэг ухаан, тэр их ухаан, тэр үндэс ухаан гэдэг зүйл нь мөнх тэнгэрийн ухаан гэдэг зүйлээс үүдэлтэй байна, их сурвалжтай байна гэдгийг олж хараад ингээд мөнх тэнгэр рүү орсон. Тэгээд ер нь бол өөрөө би физик математик учраас байгалийн гойлууд дэндүү төгс шийдэлтэй байдгийг олж харсан учраас байгалаас энэ гарцаа бас давхар хайсан юм. Ингээд эцэст нь энэ үгдэн олсон юм байна. Оршин ямар хуулигээр оршин. Атарх марны оршинд байгаа од дариг ирэхс галактик бүгд гэрэлтэй. Бүгд гэрэлтдэг. Тэд нар манай оршин хорвоо үүсээд 15 тэрбум жил болчихлоо. Манай нар үүсээд 10 тэрбум жил болчихлоо. Манай дэлхийн үүсээд 5 тэрбум жил болчихлоо. Хүн үүсээд 4.7 сая жил болчихлоо гэж шинжилгээ мэдээлж. Энэ их урт хугацаанд очиж гар өглөө манддаг. Орой жаргадаг. Шөнийн тэнгэрт одод бүгдгээрээ дүгдэг. Тэр бидний хэд ихийн дагуул болсон сар хүртэл гэрэлтгүй гариг сар хүртэл өнөөдөр гэрэлтэй шөнийн цагт бидний гүйцэлдэг. Тэгэхээр ямар гоё юм бэ? Энэ яагаад оршлон хорвоо? Өдрийн цагт наран гээгүүл шөнийн цагт сар нь болоод одод гээгүүл бид нарыг дандаа гэрэлтэй амьдруулах гэж энэ оршлон хорвоо энэ их олон гэрэлтэгч мэдлүүдээ бидэрт илгээчих. Харамсалтай бид нар яагаад энэ шанхуу амьдруу? Яагаад энэ бид энэ атаат байсан болчихвол? Ингээд энэ орчлон ямар хууль үйлчлэг энэ бүх зүйл нь ингээд гэрэлтэй гэдэг юм бэ? Гэдэг зүйлийг л хайж явсаар байгаа л ерөнхийдөө би бас алтан дээд гэрээний тулгуур ишлүүдээр үзэж авсан юм байна. За тэгэхээр би бол энэ Монгол суугааныг судалсны хүчээр энэ гэр онолыг ойлгосны хүчээр, ухаасны хүчээр орчин хорвоо бол гэр бүтцтэй, гэр байгууламжтай, гэр онолтой гэдгийг бол ухаарсан. Энэ орчин хорвоо тэгвэл юу орчин гэж. Ерөөсөө л од гэж хэлж байна. Од орчин. Тэрний хажууд ариг гэдэг бол дэндүү зүг. Зөвхөн манай галактикт өнөөдөр 13 тэрбум од. Зөвхөн манай галактик. Тэгэхэд манай галактик шиг ийм 3000 гаруй галактик оршин хорвоод оршиж. Тэгээд тэр галактик тэр одны бил болсон. Оддын оршдог хуулийг тэнгэр гэж. Гэр гэдэг нь оддын гэр гэж хэлдэг. Тэн гэдэг нь эртний өв монголоор товчилсан оддын орших хууль гэсэн утгатай байна. Оддын гэрт оддын оршдог хуулийг тэнгэр гэдэг юм. Тэгвэл тэнгэрлэг монголчууд гэдэг чинь оддын гэрт оддын оршдог хуулийг таньж мэдээд өөрсдийнхөө өрх гэрт улас гэрт авчирч хэрэгэлсэн ард түмнийг монголчуудыг тэнгэрлэг монголчууд, тэнгэртэй монголчууд гэж хэлж ирсэн. Төв тэмүүлгүйч төөс утгах хүч. Төөс утгах хүчний үйлчлэгээр альва систем хасан эргэлтэнд буюу эргэлт хөдөлгөөн хийж байгаа альва систем. Дотроос хамаг муу мухай юм гадагшаа одоо гарч ирсэн. Харин төв тэмүүлэх хүчний үйлчлэлээс альва систем сайхан бүхнээ довшоо хурааж авдаг. Ингээд нөгөө сайхан юм төвдөө нэгдээд ирэхээр ягтраад ирэхээр цүм үсдэг. Тэр цүм гэрэлтдэг. Ингээд өнөөдөр манай дэлхийн цүмтэй, гаригууд цүмтэй одоо бүгд 100% цүм. Одоо Монгол суугаан хэлтий. Орчлонгийн дараагийн галуу үйлдлийн дараа амьдралтай гариг дэлхий тэр үед нар болно. Харин одоогийн нар бусад 9 гаригтайгаа хар нур болж байгаа гэж. Энийг шинжилгээ тогтоохоо. Харин Монгол суугаан гэсэн. Тэгэхээр энэ дэлхий яг гэж амьдралтай болсон гэхээр гэрэлтэх гэж 100% зүг болж гэрэлтэх гэж амьдралтай болсон. Тэгвэл энэ дэлхий дээр орж байгаа 7 тэрбум хүн төрлөختөн өнөөдөр тархийнхаа зүрхнийхээ сүнснийхээ гэрлийг нэмжиж бидний
бидний бодлоос тархинаас сүнснээс гарч байгаа гэрлийн долгионууд, гэрлийн эрчим инээлүүд нэгдэж энэ дэлхийн цүмийг чинь улам их энергитэй, гэрэлтэй, хүчтэй болох юм. Ингээд дэлхийн цүм гэрлээр томорсоор байгаа. Яг эзлүүнийхээ хэмжээгээр, гадаргынхаа хэмжээгээр 100% цүм болсон үед дэлхийг бодлох юм. Ингээд болсон бол гэрлээ гадагшин цацх юм. Тэгэхээр манай дэлхий энэ олон гариг дотроос амьдралтай болсны утга нь ерөөсөө энэ дэлхий дээр тээж амьдруулж байгаа олон хүн төрөлхтний гэрлийн ачаар, гэрлийн ачаар цүмийнхэн ягтралыг, цүмийнхэн гэрлийг хүчийг нэмэхэд л оршиж байна. Бид түүхийнхээ турш түүхчид мэднэ. 3 удаа Бээжингийн хятад ирж монголчуудаас алт мөнгөөр тор дурдангаар асар их авдар санах байсан судруудыг 3 удаа авчиж бараар хэвлэж олшруулаад авчирч өгнө гэж хуураад 3 удаа авчихсан. Бээжинд авчиж бүгдийг шилжүүлсэн байна. Энэ баримттайгаар юм. Бид бол судраггүй, шаштраггүй ард түмэн биш ээ. Бид ийм нүцгэн ард түмэн байгаагүй. Бидэнд бүх зүйл байсан. Тэр тусмаа оюуны үс байна. Маш их зузаан хүмүүс соёлтой ард түмэн байсан. Маш их мэдлэгтэй ард түмэн байсан. Тэгээд мөнх тэнгэр гэдэг бол мөнх тэнгэрийг таньна гэдэг бол орчлон бүхлээр нь тань гэсэн. Бүхлээр нь тань. Орчлон бүхлээр нь таньсан учраас орчлонгийн оршихуй үндсэн хуулийг таниад тэр хуулийн дээр үндэслэсэн, тэр хасын эргэлтэн дээр үндэслэсэн, тэр хасын эргэлтийг чинь авчираад нүүдэл чинь ахуй дээр хэрэглэсэн. Намарт 4 удирлыг дагаад намарчаа өвжөө хамарчаа дагаад нүүн гэдэг бол өнгөц харахад байр сэлгээр бид харагдаж цаад байр сэлгэрийнх нь цаана оюун санааны нүүдэл, гэрлийн нүүдэл, төвшин сайхны нүүдэл, зөв үнэн шударга ариун хайр энергийн нүүдэл явж исэн. Тэгэхээр нүүдлийн соёл гэдэг бол хамарчаа намарчаа тойроод буугаад байдаг байр сэлгээр хэлдэг юм байна. Тэр байр сэлгээр алтны гэрээ дотор хэлдэг юм. Байр сэлжвэс сэлгээ юм бол амин чанар шилжвэс нүүдэл юм байна. Чухамдаа энэ үг л нүүдлийн соёл гэж юу вэ гэдгийг хэлж байна. Нүүдлийн соёл бол тархины, оюуны, ухааны, мэдлэгийн соёл, гэгэрлийн соёл, төвшин сайхны, аз жаргалын соёл иргэн шиг байсан юм. Баярлалаа. Тэгэхээр авиг бас авиг нэмэлцэл бодож байгаа. Энэ юу вэ? Монголчууд бидэнд номлол буудаггүй. Номлол багтаагүй. Монголчуудаа бидний шүлдэх, бишрэх, залбирах, мөргөх заргуул багтаагүй. Агцгүй ингэж аливаа зүйлийн мөн чанарт нь олж шингэж гүн ухааны үднэс шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлаж хэлж өгч ойлгуулсан минь хэд бол. Тэгж ойлгохын төлөө зүтгэсэн минь хэд бол гэдэг асуудал байна. Ухаанаас ухаан ирнэ гэдэг нь угаасаа батотны арын шиг. Эрэл ирнэ гэдэг нь эрэлчин батотны бас арын шиг. Мөнх тэнгэрээс мөн бус мөн чанар саадган бас түүний арын шиг. Арын шинтэй хүнээс арын шин төлөөлсөн өвдөөс бүтээл нэгдэг нь монголчуудын арын шаа. Эрэлчин хүнээс эрлийн сураг асуудаг нь нэг л бидний бас арын шиг. Тэнгэрийн арын шинтэй хүнд тэнгэр ивэлдэг нь тэнгэрийн эзэн тайлбардаг нь тэнгэрийн арын шин байлаа. Ийм нэгэн аршаа мэт хариуцгалт таарлах сэтгэлийн арын шинд нэгэн сод бүтээлийг та бид өнөөдөр үлгэж авч байна. Энэ бол Монгол Суханы Монголд академийн философи судлаагийн баталгааны мөн тэнгэр ба шинжлэх ухааны хамт судалгаалсан тулгуур эдмийн туулсын бүтээл юм аа. Монгол Улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч академич Доржийн доктор Зулагийн Батотгоны бичсэн Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан намын нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгийг уламжилж байна. Доктор Зулагийн Батотгоны туурвсан Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэдэг бүтээл нь энэ авиаслаг эрдэмтний олон жилийн турш өөрийн оюун ухаанаа зарж хөс хүчээ шингээсэн уншигчдын, судлаачдын сонирхол татах бүтээл болжээ. Тэнгэр үзэл нь эртний Монголын болон нүүдэлчин улс төмний тэнгэрийг тахих, шүтэх үзэлд суурилсныг судлаачид өөрсдийн бүтээлд тусгасан байдаг. Доктор Зулагийн Батотгон түүнийг цааш улам лавшруулан судалсныг түүний энэхүү номноос тодорхой харж болно.
Зохиогч Мөнх Тэнгэрийн судалгааг системийн онолын үүднээс супер нэгдлийн онолтой холбон судалж, сонирхолтой олон санаа ургуулan тусгасан нь судлаач зөвхөн Монголын төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдэмтэн гэдгээ батлан харуулсан гэж үзнэ. Доктор Зулаагийн Баттотгоны тойролсон Мөнх Тэнгэр ба шинжлэх ухаан ном нь энэ төрлийн судлаач, сонирхогчдын болон нийт уншигчдын оюун санааг аривжуулан баяжуулахад тус төхөн болно гэдэгт гүнээ итгэлтэй байна. Номын цагаан буян аривжин дэлгэрэх болтугай. Монголын суу ухаан, эрдмийн чуулган, боловсролыг судлах буй, ёслол ухааныг ухаарах буй, марксизмыг өмгөөлөх буй, шашныг үзэх буй, сэтгэл зүйг судлах буй, философи буюу мөн чанарыг эрх буй, сүнсийг мэдрэх буй, сүрэл сэтгэх буй, монголчууд ба эзотерик, монголчууд ба энергетик, монгол хүний газар зүй, Чингис хааны гэхэд монголчууд бадрахыг гайхамшигт зөвхөн өөрөө гарч үзсэн номыг жагсаахад наадахын доктор бүтээлүүдийн нэр. Энэний цаг хичнээн байгаа хичнээн хөтөлбөр байгаа юм гэдэг бодоод үзсэн. Энэ хүн тусдаж дэмжиж хамтарч өөрөөр энэ хүнтэй хам Мөнх Тэнгэрийн хүчин нэмэгдэж байгаа хүмүүс талархлаа илэрхийлэхээс өөрчлөхгүй. Дансан бүтээл гаргасан хүмүүст ганцхан Баттотгон гэж баярлалтай. Улсад судлаачдууд яг Мөнх Тэнгэрийн талаар дансан бүтээл байхгүй. Судалгаа ном доктор хачуулах гэж байна. За доктор Баттотгон Мөнх Тэнгэрийг Тэнгэрүүдийн оршихуйн ноён моргол гэсэн ерөнхий дүгнэлтийг хийсэн байна. За түрүү хийсэн өнөөдрийн би болсон мэдлийн бүхэлдээс ахжээ. Мөнх Тэнгэр бол бүхэл мэдлэгийг агуулсан мэдлэгийн сан хөргсөн үйлдэл гаргасан байна. Монгол хүн хизээж үзлээр амьдарч байгаа юм байна. Хизээж үзлээр амьдарч байгаа. Зөвхөн оршихуйн зарчим дээр тулгуурж амьдарч байна. Тэр оршихуйн зарчим нь энэ манай одоо яриад байгаа Тэнгэрээс бидэнд өгөгдсөн мэдээллийн систем байна. Энэ мэдээллийн системийг өөрийнхөө ухаанаар гэртээ явах ёстой. Ашиглах ёстой. Тэр ашигласан бүхэл тэр ашигласан айлын бүгд зөв байна. Цаашдаа юун дээр нэгтгэх, яаж дахиж хүчин болохыг гэдэг тэр тал дээр бол ялангуяа энэ хүчтэй самуурсан цагт монголчуудыг нэгтгэх зэрэг чухал зүйлс өөр онлайн гэж хэлэхээр номлохгүй маягийн номлол сургаал гэхийн бүтээл гарсан. Хүн 3 зэндээ эрдэнэт хүн гэж байдаг. Манай эрдэнэт хүний дуусах. Дараагаар хүн сүрэг гэж байдаг. Дараа нь хүн хог гэж байдаг. Ийм 3 зэрэглэлтэй. Гэтэл нөгөө хадуулсан тэр чигсөөн байх, эрдэнэт байх гэж сав ариун ичигээр үр ариун эцэг ирээд тэгтээ бас гадар одооч тэгэнгүүт хайргүй хүүхдүүд ингээд нэг 70 жилийн дараа дахиад гараад ирчихэ. Тэрний нэг нь Баттотгон байна. Цөмөрөө баяр хүргэж яасан. Яг энэ шүтлэр тавхныг хүддэг. Дин болсон зохиол өксөв замын дуу. Монголд цонхтгүй мандын ширээ болыг онон хажуун толгодмын намайг амаршоо. Олон чиглэлийгээ дэгдэхээ насандаа би чинь охтон ботолтыг уул гэж эндүүрч явчаа. Оцор цацар доцгоо дундаа сүмбэр орчир хэлбэртэй уулзсан намайг 7 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 намайg 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 7
оргил өндөр гэж улсын намдурч хэлжээ. Аваадхан бэлгийн чилуугаар өндөрлсөн отон дэнгэр хайхан намайгаа өрчөө. Отонгийн сте алтыг давхасан урдны өгтөргүй болгон гэж таныхаа намдурч хэлжээ. Онцгийн түүхийг мөнх цасан дамжуулсан онгод бэлгийн алтыг намайгаа өрчөө. Хотын гүрдэх хамтлаг давхасан урдны орчлонгийн зүлээ гэж алтайгаа намдурч хэлжээ. Анхаарсан хөрхөөр бандын ширээ гавийг автнан ботоод минь намайгаа өрчөө. Осмочгүй сансын удмаас агаарах өнгөн нөхний арилтан нутгийн минь тодорхойлоо ичүүгээ та нар байчуу батотонч байж магадгүй байшгүй. Бой бүрдэж, бой хишиг шинж байдлын дэлгэрч, том үлзий бүрдэж, тэгш буйн дэлгэрч, олон үлзий бүрдэж, од гайраг, минь хүлэг, данс жарвааж, их зүгхай хүссэн, өнөөдрийн энэ баш тэтгэлийн баг тамгасан сайн өдөр байна. Ингээд шинхэн намаа үлгийдэн авч байгаа батотхон нэрчтэй амьдрал ад жаргалыг хүсээ буян номын гэгээ тоонорчин засарч бурханы нэрсэгдэн хойрчин задарч бүр түмэн хүмүүс өөрмөнд чин цугларч бүхний гинэрсэн ухааныг уралдуулж буян номын гинэн үлсийг дэлгэрүүлж авах хайсан сайхан ролийг өөдөөдөн өргөн дэвшүүлээ. Зохиогчид танилцуулж байгааг сонсоход бол их байгаа юмыг байхгүй юмыг байх ёстой юмыг бүгдийг байлгаж мэдэрсэн тийм ном байна гэж ингэж би ойлгосон. Түрүүчийн 11 боцод ном дээр бол Монголын уламжлалт урлагийн бүхий салбарын талаар нэлээд томоохон бүлэг үлдсэн байдгийг. Хөгжмийн талаар бол нэг бүлэг байна лээ. Хөгжмийн талаарх бүлгийг ингээ хараад байхад бол бидний олж хараагүй бас бодож үзээгүй сонирхолтой санаануудыг бол бишүүлсэн байгаа харагдсан. Хэдийгээр Жамсын Бадрагийн Монгол ардын хөгжим гэсэн номон дээр үндсэнд нь тулгуурласан хэлсэн. Тэнд бидний орч томьёолдоггүй судалж баримжаагүй одоохондоо баримжаагүй байгаа жишээлбэл одоо юу гэж байгаа юм бэ? Мөн чанарын аяалгаа гэсэн тийм хутган гаргаж ирсэн байна гэх мөн чанарын аяалгаа. Бид нар энийг одоохондоо яг хэрэг мөн чанарын аяалгаа гэсэн тэр ойлголтоор нь авч үзэх юм бол бидний өнөөдрийн хөгжмийн онолын хүрээнд ойлгож байгаа хомлоос арай өргөн хутган байна гэж ингэж ухаарсан. Тийм учраас Батотгонбатай цааш тамиг сэтгэлгээний төвшөнд бол хамтарч ажиллах шаардлага байгаа юм байна гэж ухаарсан. Мөн аяалгаа гарах, аяалгаа ухрах гэсэн бас ойлголтууд байна. Манай хөгжмийн онолын томьёолууд бол одоохондоо ийм томьёолууд бол байхгүй. Тэгэхээр энэ аяалгаа гарах, аяалгаа ухрах гэсэн энэ өөрийн томьёолууд бол бид нарын одоо өрн дахны соёлын нэлээд нөлөөнд суулцсан ийм хүмүүсүүдийн хувьд бид нар дандаа нөгөө материалын талаас нь хардаг л да. Тэгэхээр тэр материалын талаас нь харахаар бол тэр аяалгаа гарах, аяалгаа ухрах гэсэн тэр ойлголтууд бол бидний ойлголтод бол багтахгүй байна. Тийм учраас энэ чиглэлээр бол ажиллах юм байна гэж бодсон. Тэгэхээр энэ шинжлэх ухаан гэдэг бол өөрт нь хамаагүй шинжлэх ухаан гэж бол байдаггүй. Хаа нэгтээ өөрийнх нь шинжлэх ухааны хүрээнд багтахгүй байгаа юмыг бусад хүрээнд гаргаж ирж байгаа бол тэр хөгжмийн шинжлэх ухааны хичээсэн Батотгоны
гаргаж байгаа энэ үзэл санаа бол тэлэх ийм боломжтой. Тийм учраас би энэ шинэ гарч байгаа номыг махан уншиж чадах нэгээр ордож үзээ. Тэгээд өөрийнхөө шинжлэх ухаанд ямар нэгэн хэмжээгээр оруулах боломжтой боломжгүй цааш нь дэлгэрүүлж судлах шаардлага байна гэж нэмж байна. Энэ миний нэг санаа байна. Утгаскопийн салбарын талаар мэдсэн ч юм уу байна. Утгаскопийн салбарт байна. Тэгэхээр бүх хүмүүс бол ер нь энэ номыг шинжлэх ухаанаар оролцдог хүмүүс энэ ном руу орох юм бол тэр бусад салбаруудын юмд хэрэг болох юм уу маш их байх байна. Зөвхөн тэр тэнгэрийн үзлээс гадна энэ миний нэг санаа байсан. Би нэг юмд сүүлийн үед бол үнэхээр одоо их дундчин байдалтай хувьтай байгаа. Манай ихэнх гэрэлтэн шинжлэх ухааныхан улс төрчид бол Америкт тэгдэг, тэнд тэгдэг, Монголын соёл төвдөөс тийм юм нөлөөлсөн, Хятадын ийм юм нөлөөлсөн, Оросын ийм юм нөлөөлсөн гэж ингэж их ярьдаг л да. Ярьдаг. Ер нь энэ монголчуудын дэлхийд нөлөөлөх юм уу? Хаашаа? Нөлөөлөх боломжгүй юм уу? Ямар ч тань. Ерөөсөө одоо Оросын нээлт хийдэг, Америкт нээлт хийдэг, Монголд нээлт хийж болдгоо юм уу? Хаашаа? Ийм асуудал байна. Ийм асуудал. Тийм учраас бол иймэрхүү бүтээлүүдийг энэс одоо бүтээлүүд хүмүүс хийж байна. Иймэрхүү бүтээлүүдийг дэлхийн нийтэд хүргэмээр байна. Энэхийн тулд бол Эрдэнэтийн дэлхийн олон хэлийг сайн мэдвшиж эндээс тэр төр мөр гэж байгаа байдаг. Тэрнээс нь одоо мөн төгрөгийн үндэснийхэн оюун санааны энэ их хүчийг дэлхийд дахин хүргэмээр байна. Улс хурлын эдийн засаг хэдий ч нэ баг байна. Төдий ч нэ том асуудал бол харагддаггүй. Тэр бол ойлгомжтой. Тийм учраас Батбат дугны асуудал энэ ном бол өөрөө том асуудал. Гэхдээ манай эдийн засаг бол ийм эдийн засагтай гүрэнд бол энэ огт харагдахгүй. Тоож харагдахгүй. Тийм чадвар байна. Эдийн засаг томрох юм бол хамгийн жижиг асуудал их тод харагддаг. Тийм учраас бид нар хизээ тод харах бол гэж хүлээж суулгүйгээр тод харагдуулахын тулд Эрдэнэтийн мэрэгт бид нар өөрсдөө зүтгэх ёстой. Тэр цаг харагдах цаг ирнэ. Тэр цагт монголчууд оюун санаагаар гарч чадна.